Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой хүрээнд болон Польш улс Европын холбооны зөвлөлийг даргалж байгаа энэ цаг үед болж байгаагаар онцлог болж байна. Польш бол Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны Европын улс орнуудын нэг юм. Тэгвэл бүгд найрамдах Польш улс энэ оны 1-р сарын 1-ээс 6-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд Европын холбооны зөвлөлийг даргалж байна. Ингээд өнөөдрийн хурлын үеэр Польш Монголын улс төр эдийн засгийн өөрчлөлт шинжилтийн туршлага, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид өргөжин хөгжих боломж зэрэг сэдвүүдийг хүндснөөрөө өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч хоёр талын төлөөлөлд онцолж байлаа. Энэ оны 3-р сард Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэх бүгд найрамдах Польш улсад төрийн айлчлал хийсэн. Польш Монголын худалдааны эргэлт 100 сая Америк долларт хүрсэн. Манай хоёр улсын цаашдын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжнө гэдэгт найдаж байна. Өнөөдрийн хуралд оролцож байгаа Польшийн их дээд сургуулиудын төлөөлөл арга хэмжээний дараа Монголын боловсролын байгууллагын төлөөлөлтөд уулзахаар төлөвлөж байна. Тиймээс энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал үүрэг бүхий арга хэмжээ болно гэж харж байна. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Польш Монголын дипломат харилцаа тогтоосон холбоотой энэ хурал дээр бол монголчууд Европ холбооны тухай хэрхэн төсөөлөлтэй байдаг талаар судалгаа танилцуулж байгаа. Судалгаа усанд марсан гүйцэтгсэн. Тэгээд ерөнхийдөө дүнгийн харах юм бол Европ холбооны тухайд бол монголчууд эерэг ойлголттой байна л гэж хэлж болно. Тухайлбал олон улсын улс төрийн бодлогод, эдийн засгийн бодлогод Европ холбоо ер нь ямар нөлөөтэй байх вэ гэх мэтлэн асуулт явахлаар бол 50 гаруй хувь нь бол ер нь эерэг ойлголттой. Монгол улсад Европ холбооны үзүүлж байгаа тусламж, эдийн засгийн болон жишээлбэл хууль зүйн төр ёсыг тогтоох энэ салбарт бас монголчууд илүү ихийг оролцоосоо, илүү ихийг дэмжиж оролцоос гэсэн хүлээлт авыг харагдж байгаа. Тэгээ Польшийн тухайд ярих юм бол одоо та нар мэдж байгаа Польш улс маань Европ холбооны зөвлөлийг энэ удаад толгоолж байгаа. Тэр утгаараа ч гэсэн бол Польшууд маань энэ зөвлөлийг толгоолж байгаа тухайд бол Монголд нөлөө үзүүлэх, эерэг нөлөөлөх сал дээр бол дэвшил гарах байхаа гэсэн юм найдвар илэрхийлж байгаа судалгааг харуулсан юм аа. Өнөөдөр би энэ хурал дээр яг тэр Варшавын сургуулийн багш нар Монгол Польш харилцааны хувь нэмэр хэд зэрэг оруулсан тэр юмн тухай юм уг хэлэх гэж байна. Манай Монгол сул Варшавын их сургуулийн Монгол судал Польш дах ганц тийм газар байна. Тэгээд бидний одоо хөгжилт гэвэл бас том эрдэмтэй холбоотой Йозеф Ковалевский анх монголч эрдэмтэй Польш гаралтай хүн байсан. Дараа нь бас Владислав Котович их чухал монголч эрдэмтэй байсан. Биднес одоо хүртэл тэдний материала ялангуяа Владислав Котовичийн материал хэрэглээд тэгээд маш чухал түүхийн баримтууд монголчуудтай хамт хэвлүүлж байна. Өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Польшийн нэр хүнд бүхий томоохон их дээд сургуулийн эрдэмтдийн төлөөлөл оролцлоо. Тухайлбал Варшавын их сургууль, Яглоны их сургууль, Барселовын их сургууль, Краковын хөдөө аж ахуйн их сургууль, Варшавын Вистула их сургууль зэрэг Польшийн нэр хүндтэй нөлөө бүхий судалгаа шинжилгээний төвүүд болон их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, профессорууд болон монголч эрдэмтэд мөн манай улсын томоохон их дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавилаа. Шинжлэх ухаан, соёл, боловсролын хамтын ажиллагаа бол манай хоёр улсын уламжилт хамтын ажиллагааны гол тулгуур багнуудын нэг учраас энэхүү хамтын ажиллагааны сугуудаараа дамжуулж цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж манай хоёр улс хардаг байна. Тиймээс өнөөдрийн арга хэмжээний гол зорилго бол Польш болон Монгол улсын хооронд боловсролын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чиглэгдэж байна.